Үзэгч та бүхэн их амгалан айлтгая. Бид та бүхэндээ нээлттэй хэлцүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдөр Монгол улсад ер нь банкны ямарваа нэгэн зээлгүй хүн баг байхгүй байх гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр зээлийн хүүгийн асуудлаар бид хүндэж студид ярилцах гэж байгаа юм. Ер нь зээлийн хүү банкнд болоод тухайн зээлдэгчид улс орны эдийн засагт хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ? Энэ зээлийн хүүгийн бодлого ямар хөө байдалтай байгаа юм бэ гэдэг зүйлээр бид бас нээлттэйгээр хэлцэх гэж байна. За өнөөдөр студид ирсэн зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. За миний зүүн гарт талцуугаа хүн бол Голомт банкны сувгийн удирдлагын газрын захирал Хос Жаргал. За мөн Төрийн банкны зээлийн бодлого зохицуултын газрын бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн байгуулмаа. За зээлдэгчдийг төлөөлж, зээлдэгчдийн төр хорооны тэргуун Солонгоо. За хуульч өмгөөлөгч Монголгой. За Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн багш Оюун нар хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд урилгын бод хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр ер нь зээлтэй хүмүүс за банк хоёрын хооронд чухам юу одоо илүү их ярилцдаг вэ гэх юм бол зээлийн хүүгээ хэрхэн яаж төлөх вэ гэдэг асуудал ихэнх ярилцдаг. Тэгэхээр би Солонгоос шууд ярилцгаа хэлж бодож байна л да. Та бүхэн яа тэгээд төр хороо байгуулсан бэ гэдгээс л эхлэе. За тоо баримтаас үзэх юм бол монголчууд маш олон зээлтэй байна өнөөдөр. За зээл нь өөрөө 2 жилийн өмнө 3 жилийн өмнө бол банкуд тухайн хүний юм уу тухайн одоо компани үйл ажиллагааг судлаад иргэн төлөх нөхцөлийг нь бол маш сайн судалж иж маш өндөр шалгуурыг дагуулж иж зээл олгодог. Тэр шалгууруудыг даваад хүмүүс зээл авсан байгаа. Гэтэл өнөөдөр бол зээлдэгч өөрөө хичнээн сайн онц байгаад орлого нь орж ирэхгүй байгаа учраас зээлийн хүү эргүүлэн төлөх бол маш хүндрэлтэй байна. Би одоо шууд үг хэлэх боломж олдсон дээр надад ийм зээлдэгчийн маань одоо хорооноос гэдэг юм уу зээлдэгчдийн маань захиас байна л та. Нэг цөөхөн хэдхийг жишээ болгоод би хэлээд ямар хүндрэлтэй байна. За энэ дээр жишээлх юм бол нэг иргэн ингэж мессеж өгсөн байна. Таныг маш их дэмжиж байна. Ховд аймаг зэрэг сум манай суманд 150 гаруй төрийн албан хаагч байдаг. 90 гаруй хувь нь зээлтэй байдаг. Банкны хүү өндөр байна. 150 гаруй одоо хүнээс баг бүгдээрээ шахал байна гэсэн үг байгаа байхгүй. За энэ жишээлх юм бол бас ийм жишээ байна. Орон сууцны зээлтэй холбоотой бас аюу их маргаан байдаг юм байна. 80-аас дээш нөгөө метр квадраттай айлуудын байрны хүүг бол зээлийн хүүг 8% нь бол оруулахгүй байгаа. Энэ нь өөрөө бас эргээгээд тэр усуудын төлөх нөхцөл маш хүнд болсон байна гэдгийг бараг 2.1 хүн надад хэлж байгаа байхгүй юу? 80 метр квадратаас дээш байрыг олон ам бүлтэй айл зээлээр авсны төлөө жилийн 18% хүү төлж байгаа. Зээлдэгчдийн хүүг бууруулж өгөх санал дэвшүүлнэ үү гэсэн ийм юмнууд ингээд маш их олон. За бас нэг онцлог юм байгаа. Эдний хүний бас их олон. Надад бол одоо нийтдээ 3000 гаруй хүний яг биечлэн гараар цуглуулсан гар үсгнүүд байна. Дээрээс нь мессежээр явуулсан мессежүүд ингээд 90 л байгаа. Та бүхэн яг ямар санал тавьж байгаа доо? За бидний хувьд бол саналыг юу гэж тавьж байгаа гэхээр банкуд арилжааны банкуд зээлийнхээ хүүг одоо энэ амьдрал хэцүү байгаа. Энэ үе шатанд тодорхой хэмжээгээр бууруулж өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавих гэдэг байгаа. За тэгэхээр Монголгоос та бүхэн мэдээлэл авсан байх гэж бодож үндсэн хуулийн цэцтээр энэ зээлийн хүүгийн асуудал бас нэг өргөлөг өгдсөн тий. Та тэрийг тавьж танилцуулахгүй юу? Тэгэхээр ер нь бол яг банкны зээлийн хүүтэй холбоотой асуудлаар банкны эрх зүйн орчны хувьд бол ярих юм бол банк бол аажмаар хуульд одоо өөрийнхөө давуу байдлыг тусгаж ирсэн байдаг. Жишээлбэл би энэ иргэний хуулийн 453 дугаар зүйлийг заасан асуудал бол үндсэн хууль зөрчсөн гэж үзээд үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Ягаад вэ гэхээр аливаа иргэний гэрээ хэлцэл байгуулагдаад тодорхой хугацааны дараа хугацаанд дуусахаар хүчингүй болдог. Нэмэгдүүлсэн хүү ч юм уу анз тургуул тооцдог байхад банкны зээлийн хүү бол гэрээ нь хүчингүй болсон байхад зогсдоггүй. Үүний улмаас банкнд давуу байдлын үсэд банкны хэмжлээгүй шүүгэл өгөөгүй нөхцөл зарим иргэд 5 сая төгрөгийн зээл авчаад 15 сая төгрөгийн хүү төлсөн юм тохиолдол байна. Тэгэхээр энэ нэг бол үндсэн хуулинд нийцүүлж банкны зээлийн хүүгийн одоо гэрээний хугацаа дууснаас хойш тооцохгүй байхаар нэмэгдэл хүүгийн тооцдог тэр иргэний хууль заасан ширхгийн зарчимд үндэслээд анз алдан тооцдог ийм зарчмыг шилжүүлээсэ гэж ийм одоо байдлаар үндсэн хуулийн цэцэд хандсан. Нөгөө нэг асуудал бол энэ иргэд хоорондын зээлийн хүүг алга болгосон. Зээл бол зээлийн гэрээ хариу төлбөргүй байна гэж. Юу гэсэн үг? Зээл өгчөд буцааж битээ аав гэсэн хуулийн утгаараа харагдаж байгаа. Тэгээ хүүг болгож байгаа чинь иргэдийн хооронд маш их их зүйн юм харилцаа явдаг. Гэтэл бол энэ өөрөө иргэн хүн хүүг ашиггүй бол өгөхгүй шүү дээ. Тэгэхээр иргэдийн хоорондын өгч авдаг зээлийг
банкны зүйлийн хэмжээнд ч юм уу хязгаарлаж өгөөд нээлтүүлдэг хэрэгтэй байхгүй. Их хэмжээний өндөр хүүтэй зээл өгөөд бас иргэдийн хохироод иргэд байдаг. Тэгэхээр энийг бол их зөв зохицуулахгүй бол энэ чинь бол өөрөө бас банкыг дэмжсэн утгатай тэгш байдлын зарчмыг алдагдуулсан ийм хоёр асуудлаар энэ цөлийн зэцэд хандаад байгаа. Тэгэхээр банкныхаа маань саналуудыг одоо сонсож байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь яг өнөөдөр Монгол одоо банкн дээр арилжааны банкуд маань зээл олохдоо ямар хуулийн заалтын дагуу за ямар боломжуудаар иргэдтэй гэрээ хэлцэл хийж байгаа юм болоо гэдэг талаар ярих уу тийм. Баярлалаа. Ер нь бол банкуд хүү тогтохдоо бол маш олон зүйлсийг харгалзаж үздэг. За нэгдүгээрт бол зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлт байгаа. За энэ маань банк өөрөө нөгөө талаасаа буюу харилцагч нараасаа их усрыг цуглуулад зээлдэгчтэй одоо зээл олгодог ийм институт. Дээрээс нь бол одоо Монгол банкны мөнгөний бодлого, инфляц, гадаад валютын нөөц гэд маш олон зүйлс дээр бол тулгуурлаж ижин хүү гардаг л да. Банк өнөөдөр хүмүүс ярьж байгаа 20-25% ашигтай бизнес байна гэдэг ингээд буруу ойлголт байгаа байхгүй. Бид нар зах зээл дээрээс одоо та бүгдээрээ мэдж байгаа. Жилийн хугацаатай хадгаламжийг 14-өөс 16% хүүтэйгээр харилцагч нараас авчих. За энэ маань нөгөө талдаа бид нар харилцагчтай одоо найдвартай үйлчлэг үзүүлэх ёстой. Тэр хүмүүсийн мөнгийг хамгийн сайн одоо хадгалах ёстой газар чинь банк шүү дээ. Ингээд итгээд өгсөн мөнгийг бид нар дээр нь одоо банкны одоо ашиг гэж яриад байгаа 3-4%-ийг нэмж байгаа. Энэ 3-4% бол үйл ажиллагааны зарлууд орсон байдаг тий. Дээрээс нь одоо олгосон бүх зээл маань харамсалтай нь бүгдээрээ 100% төлөгддөггүй. За энд бол сан үүсч идэг өшөө одоо үйл ажиллагааны зарлууд явж идэг. Дээрээс нь одоо валютын ханшийн зөрөө гэдэг ч юм уу тий. Валютын нөөц, эдийн засгийн нөхцөл байдал гэдээ маш олон зүйлсүүд нөлөөлж энэ хүү тогтож байгаа. За өнөөдөр бол банкны салбар нийтдээ бол одоо Монгол орон даяар бол олгож байгаа зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бол тийм өндөр одоо ашиг олсон бүтээгдэхүүн огт байдаггүй. За энийг бол бас өмнө нь бид нар одоо банкуд бол илэрхийлжсэн байгаа. Тэгээд яг ямар тооцоололоор явдаг вэ гэхээр бол одоо зээл болгон дээр бол олон янз байдаг. За орон сууцны зээл дээр бол 15-аас 20 жилийн хугацаатай байдаг учраас энэ дээр бол бодох аргачлал арай өөр. За бизнесийн буюу одоо ашиг олох зорилгоор авч байгаа зээлүүд дээр бол богино хугацаатай тухайн одоо бизнес эрхлэгчийнхаа эргээд төлөх боломжоос хамаарат хүүн хүслийг бол тогтоодог байна. За банк нь зээл хүүний нөхцөл болон хураамжийн төрөл хэмжээг өөрөө тогтооно. За ингэхдээ зээлдэгчийн оршин байгаа газар болон үндэс ухсаа шашин шүтлэг нийгмийн байдлаас хамааран ялгаатай шимтгэл хураамж тогтоохыг хориглоно гэсэн яг энэ залтын дагуу Төрийн банк болон бусад банкуд шимтгэл хураамжаа тогтоогоод зээлийн хүүний төлбөр олгоо явж байгаа. Би бас их хурлын давтаа нэг ингээд уулзж авах үедээ хэлсэн аахгүй. Зээлийн хүү маш өндөр байна. Зээлийн хүүгийн одоо төлөлтийн одоо графикаас шалтгаалаад иргэд хохирох тохиолдол маш их байна. Яагаад гэвэл нөгөө одоо хүн өндөр байж байгаа зээл нь бага төлөвлөгдөөд ингээд нэг тийм ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүхийг засуулж болдго юм бол ягаад зээл нь 50% байж болдго юм бэ гэдэг юм зүйлийг ярьсан чинь энэ бол банкны бодлого л гэсэн байхгүй. Тэгэхээр оюун багш та түрүү ярианд дурдчихсан тийм ээ. Зээлийн хүүгийн бодлого дээр юу ч юм ингээд зээлдэгчтэй зээл өгөхдөө бидэнд ийм одоо төрөлж яндраар зээлийн хүүгээ төлөх боломж байгаа. Та тэндээ сонголт хий гэдэг. Гэтэл юу ч чинь зээлдэгчдэрт маань тийм боломж ирдэг билүү гэж би асуумаар санагдсан л да. Ямар боломж байгаа юм банкуд яг одоо та бүхэн сонсоо тэр боломжийг алийг ашиглах вэ яриач. Иргэн төлөх одоо манай мөрдөж байгаа хуваар бол сар болгон ижил дүнтэй төлөө тэрүүнээс нь үндсэн зээл хүүгийн төлөө явж байгаа тийм үү ерөөсөө л хэрэглэгдэх хуваар нь гэтэл зээл иргэн төлөх маш олон хэлбэрүүд байж болно. Одоогийн байдлаар нэг 18 хэлбэр байна л да. Тэгээд зээлдэгч нараасаа энүүнээс нь уг нь сонголт хийлгээд тэгээд гэрээгээ хийчих боломж бол байгаа гэж харж байгаа. Ер нь онлын хувьд бол гэтэл манай банкнууд өнөөдөр нэг л ийм хэлбэрийг л одоо санал болгоод байдаг нь нөгөө зээлдэг зээлдүүлэгч хоёрын хооронд яриа одоо нөгөө тохиролцоо гэдэг үлээ одоо тий яриа энэ банк арилжааны гэдэг нэр авсан нэг үндэслэл нь бол энэ зээлдэг зээлдүүлэгч хоёр нэг нь бүтээгдэхүүн зараад нөгөөх нь авж байгаа үед яг арилжаа хийгдэж байгаа гэдэг утгаараа хоорондоо нөхцлүүдийн талаар ялангуяа иргэн төлөгдөх нөхцөлийн талаар хоорондоо одоо ярилцах ёстой юм. Ярилцсан гэдэг чи одоо ингээд худалдагч худалдан авагч хоёр хоорондоо суужгаад за тохиргоо хийгээд би ингэж төлье гэд ингээд тэр тохиргоо бол манад байдаггүй арилжааны банкуд маань яг арилжаа хийж байгаа гэдэг тэр одоо мөн чанаргүй ерөөсөө л нөхцлөө ингээд нөгөө тулгын цаашаа өөрийнхөө ганцхан нөхцлийг санал болгоод тэгэл нөгөөдөл нь за тэгвэл одоо авъя
гэдэг ийм байдалтай. Тэгэхээр энэний цаа талд нь юу байна вэ гэхээр зээлдэгч нар сонголт байхгүй. Альж банк руу очсон яг л ийм л хуваараар зээл төлөгдөг учраас өнөөдөр нөгөө сонголт байхгүйг нь банк өөрөө мэдж байгаа. Банк бол эдийн засагтаа манай энэ зээлийг авахгүй бол өөр хуулиар байхгүй гэдэг монопол байр суурин дээр орцсон байгааг нэг илрэл бол яг энэ мөн. За нөгөө талаас банка буруутгахаас гадна яг банк маань одоо монопол байр суурь дээр байгаа учраас манай нөхцөл энэ өөр сонголт байхгүй гэж сууж ш нэг талаас. Нөгөө талаас эрэлт байгаа учраас өндөр байна гэж нөгөө зээлийнхаа хүүг өндөр байна гэсэн мөртлөө аваад байна гэдэг чинь бас зээлдэгчийн өөрийнх нь хувь нэмэр энэ тохиролцоон дээр орчоод байна гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор зэрэг эрэлт Монголд өнөөдөр байна. Тэгэхээр хүү болвол зээл гэдэг бүтээгдэхүүний үн учраас эрэлтээ дагаад бас өндөр байх одоо тийм нэг шалтгаан болчих чинь тийм үү. Өөрөөр хэлэх юм бол би юу гэж хэлэх гээд байна гэхээр зээлийн хүү өндөр байна авахгүй гэж суучдаг болвол банк зээл гэдэг бүтээгдэхүүнээ борлуулахын тулд тэр орлогоо олж авахын тулд яалтчгүй хүүн дээрээ одоо харах хэрэгтэй болно л доо. За 3 дугаарт нь зээлийн хүү, 4 дугаарт нь зээлийн хүү маань эрсдлийн хэмжүүр байдаг. Өнөөдөр Монгол эдийн засаг эрсдэлтэй байгаа учраас яалтчгүй эрсдэл нь өндөр үед бол зээлийн хүү өндөр байдаг. Нөгөө одоо зарчмаараа хүү бол өндөр байгаад байна. Тэгэхээр эндээ чи гондооч вэ гэдэг шиг одоо аль талдаа байна л да. Зээлдэгч нар маань өөрсдөө санхүүгийн боловсралтай. Одоо бид нар бол зээл аваад зээлээ төлөхөөр банк ингээд орлогоо бүрдүүлээд ингээ амьдрдгаа гэдгээ одоо мэдж байгаа үед одоо би нэг ингээ төлчмөр байх юм. Та нарт энэ боломж байна уу гэдэг үгээ бас хэлдэг тийм боловсралтай байх хэрэгтэй л болчиход байна. Тэгэхээр та бүхэн саналыг сонсч байгаа тийм ээ. Тийм 18 тэр боломжоос ер нь харилцагчтайгаа тэгж ярилцдаг болов уу? Мэдээж ярилцлахгүй яах вэ? Банк бол маш олон төрлийн иргэн төлөх хуваарийг санал болгож байгаа харилцагчид. Тэр нь бол мэдээж бүтээгдэхүүнээс хамаарат ялгаатай. Ер нь бол хүү боддог хоёр л үнцэн арга байдаг. Тэр нь шулуун шугамын эсвэл одоо шугамын бус аргаар гэсэн хоёр хэлбэрээр боддог л да. Одоо бол арилжааны банкуд тэр зарчмаар бодоо явж байгаа. Энэ Монгол банкнаас бас гаргасан одоо журам заврын хүрээнд. Гэхдээ бид нар тухайн хүнийхээ юун дээр үндэслэдэг вэ гэхээр иргэн төлөлт гэдэг бол тухайн хүн аж ахуйн нэгжийн орлоготой л уялдаж яадаг. За ямар нэгэн циклийн дараа, ямар нэгэн хугацааны дараа орлого нь орж ирж байгаа одоо бизнес ч хувь хүний хувьд яг тэрэнд нь тохирсон бид нар иргэн төлөгдөх хуваарийг санал болгож байгаа. Наан бид нар хөдлөх хуваарийг тавьчих юм бол угаасаа нөгөө хүн чинь төлөх боломжгүй гэдэг юм гарч байгаа. За дээрэс нь олон улсад бол одоо саяны ярьж байгаа кейсүүд ихэвчлэн моргежийн буюу орон сууцны зээлтэй холбоотой явж байна л да. Тийм учраас орон сууцны зээл маань олон улсын статистик одоо мэдээллүүдийг ингээ харахаар бол маш олон төрлөөр бодогдох боломжтой. За үүний нэг одоо хамгийн том орон сууцны зээлийг ялгадаг юм нь төрүүлж төлөвлөлт торгуултай байдаг олон улсад. Одоо та 400 мянгаыг сар төлдөг бол 500 мянгаыг төлөё гэхэд бол үлдсэн 100 мянгаас нь торгуул авдаг ийм зарчим үйлчилдэг л дээ. Тэгжээж бид нар энийг олон жилдээ бол олон улсын банкуд доктортой хараад хоёр дахь зах зээл дээр борлуулах боломжтой байдаг. За энэ бол Монголын нөхцөл нийцдэг учраас бид нар та өссөн үедээ нэмж төлөх боломжтой гэдэг зүйлийг гэрээндээ тусгасан байдаг. Дээрээс нь түрүүн хүү өндөр үед гээд та бас асууж ирсэн. Хүү өндөр хэрнээ үндсэн зээл бага төлөгддгөө гэдэг. Энийн гол ялгаа нь гэхээр бид нар нөгөө нэг өрх айлын чинь нийт орлогын 45%-аар нь зээлийг төлөвлөхийг хичээж байгаа. За үлдсэн 55%-аар нь нөгөө айл маань амьдрах ёстой. Энэ бол үндсэн зарчим. Хэрвээ бид нар хүүгээ төлөвлөөд үндсэн зээлээ тийм хэмжээгээр төлөвлөвөл нөгөө өрх маань зээл авч чадах болчихно. Яагаад тэгэхээр хүү өндөр одоо жишээ нь 50 сая төгрөгийн зээлээр аваад үзье л да. Тэрний хүү 300 мянга, үндсэн зээлээс нь 300 гэвэл 600 мянган төлбөр сард хийх ёстой бол. Гэтэл нөгөө айлын маань чадвар нь 450 мянгаыг төлөхөд дэрэл байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар урт хугацаанд нь хуваагаад үндсэн зээлээ хүү өндөр төлж байгаа үед үндсэн зээлээ бага төлье. Үндсэн зээл маань буураад явхаар хүү угаасаа дагаад буурж байгаа гэсэн ийм айгүй энгийн логиктой зарчмаар л явж байгаа л да. Хэрвээ хоёулангийн өндөр төлж одоо төлөх эрх зүй одоо бүх юм нээлттэй байгаа. Тэр хүмүүс маань илүү орлого олдог болсон бол үндсэн зээл рүүгээ хүссэн үедээ хүссэн дүнгээрээ төлж болж байгаа. Тэгэхээр яг уу 50 саяын зээл авсан хүмүүс маань 10 саяыг нэмээд төлчвөл үндсэн зээл 40 сая болчихно. 40 саяасаа эхлээл тэр өдрөөсөө эхлээд дараагийн хүү бодогдоод явж байгаа. 40 саяасаа бодогдно. 40 саяасаа бодогдоод хүү гараад ирнэ гэсэн.
Тэгэхээр энэ бол илүү одоо харилцагчдыг илүү боломжийг гаргаж өгсөн хатуу чанга одоо нөхцлөөр бариагүй тий үндсэн зээлээсээ хэрвээ тэр хүмүүс орлого нэмэгдсэн тохиолдолд төлөөд явах бүрэн боломжтойгоор тусгаж өгсөн байдаг. За энэ нь бол ер нь бол дэлхийд даяар одоо хэрэгжилж байгаа л аргуудын нэг. Тэрнээс Монголд бол төсөөр арга хэрэглээд байгаа юм бол бас байхгүй л дээ. За тэгээ солонгоо. Ер нь бол би бас ингэж бодож байгаа. Манай Монгол хүмүүс чинь тэнэг биш болсон шүү дээ. Эдгээр чинь бүгдээр энэ чинь мэдж байгаа. Наад зээлийн хүүгээ чинь буцааж яаж төлдөг бүгд мэдж байгаа шүү дээ. Хамгийн гол нь өнөөдөр бид нар гал унтраах гэж л одоо энэ дэр яваад байна. Гал унтраан гэдэг маань өөрөө хадгаламжийн хүүг бид нар бууруулах гэж зориогүй. Зээлдэгчд нар бол хадгаламжийн хүүг тодорхой хэмжээнд байдгаар нь байлгаад зөвхөн одоо арилжааны банкуудын цөөхөн хідэн эзлүүд байгаа шүү дээ. Тэр улсуудын харманд орж байгаа мөнгнөөс Монгол сэтгэл гаргаад тодорхой хэмжээний хувийг буулгаад өгөөч хэсэг хугацааны. Яагаад тэгэхээр бид нар бас бүгд сайтуудаар норж үзсэн. Өөрсдөө жилийн эцсийн цэвэр ашгаа, татварын дараах цэвэр ашгуудаа тавьсан байдаг. Хамгийн багадаа гэхэд 20 тэрбум. За тэрнээс дэше 300 тэрбум гарсан ийм цэвэр ашигтай байдаг. Энийг бид нар үндэслээд одоо энэ арилжааны банкнуудын эзлүүдээс хандах гээд байгаа юм. За ер нь бол цаашдаа энэ бол зөвхөн гал унтраахал төдий асуудал. Манай ард иргэд чинь бүгдээрээ юу хүсэж байна гэхээр зэрэг энэний хэн буруутна гэдэг бол мэдээж хэрэг төрийн буруу. Засгийн газрын Монгол банкны төрийн банкны буруу. Энэ эдийн засгийг өдөө хүртэл авч явсан энэ хүмүүсийн буруу л байхгүй юу та. Тэгэхээр энэ чинь энэ ачаалчин банкны ч буруу биш. Одоо иргэдийн зээл авсан хүмүүсийн ч буруу биш байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөлийг ойлгоод банкны эзлүүд бас тодорхой шийдвэр гаргаач гэсэн юм нөхцөлийг тавих гээд байгаа юм. За хоёр дахь гол чухал дараагийн юмнууд юу ярьж байгаа гэхээр манай иргэд бол хэрвээ энэ одоо банкуд өөрсдөө шийдэж чадахгүй бол бид нар дараагийн алхам хийхэд боломж биднэрт харагдаж байна гэж байгаа. Ямар саналуу тавигдаж байна гэхээр зэрэг одоо төрийн банкнд байдаг юм уу зөх газар нь бид нар хүсэлтэд оруулна. За тэр хүсэлт маань өөрөө ямар агуулгатай байх вэ гэхээр банкныхаа системийг манай төр өөрөө гартаа аваач. Яагаад хувь хүмүүст энэ мөнгөний бүх бодлогыг өгөөд байгаа юм бэ? Энэ чинь эхнээс олон жил энэ ардчил гэдэг юугаар эдийн засгийг задлж хийснээс болоод одоо өнөөдөр бүх мөнгийг хэдхэн одоо гарт бид нэр ихшээлд орчоод байна шүү дээ. Монгол улс орнороо. Дээрэс нь одоо тухайлах юм бол Хаан банкны 43.6% нь Япон руу явж байна тийм үү? Цэвэр ашиг шүү дээ та нар мэдж байгаа. За Хонконг руу 13.7% нь явж шүү дээ. Монголчууд бүгдээрээ дээр доргуу дарга цэрэггүй ажиллаад төр ажиллаж байгаа бүх хүмүүс нь цалингаа хийгээд тэрнээс ингээд цалингийн зээл юу байдгийг бүгдийг бид нар гадагшаа урсгаад байна шүү дээ. Энэ дээр бид нар анхаарал тавих хэрэгтэй байхгүй юу? За Монгол гой. Оюун багш дараа санал хэлэх те. За энэ юм байна. Тэгэхээр ер нь бол банк бол одоо зээл өгөөд эхлээд хүүгийн төлөвлөлтийг дараа нь зээлийн төлөвлөлтийг тийм нарийн график гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө зээлдэгчд маш их халттай байдаг бөгөөд банк бол сүүлийн одоо би 9 он 10 оны ярилцлагууд байна л да маш тийм хүүгийн зээл өндөр байна. Энэ том бас ярилцлагад гарч ирсэн энэ банк одоо монопол ихтэй болж байна гэж. Банк энэ сүүлийн 20 жилийн дотор өөртөө ашигтай хууль эрхцэн орчин бий болгосон. Ягаад гэвэл энд банк жишээлбэл зээлийн хүн зогсдгүйгээс гадна банкуд бол улсын орлогоосоо захирлууд нь ихэд одоо 20-30 сая төгрөгийн цалинтай. Тэгээд жишээл худлаа хөгжлийн банкны тэр байшинг бол төсөлгөөгийн мужаа болгочоод тэр газрыг авахын оронд буулгаад орчихсон шүү дээ. Тэр чинь бас хэдийгээр хувийн банк гэж хэлсэн ард түмний хөрөнгө. Тэгэхээр банк бол боломжтой хөрөнгөтэй байна гэдэг нь юу болж байгаа нэр одоо ингээд асуудал яриадад ирэхээр зээлээ бууруулаад эхэлж байгаа байхгүй юу? Төрийн банк бол санаачлаад бууруулсан. Боломжтой гэдгийг төрийн банк чиг хэлж өгöd байна. Тэгэхээр энэ бол буулгах ёстой. Жишээлбэл Монголын малчдын 240 тэрбум зээлийг аваад 110 мянган малчин бүх хөрөнгө барьцаанд тавьсан байна. Одоо Японы банкнд гих метр ийм одоо давуу эрхүүдийг бол бий болгож авсан. Зээлийн барьцааны хөрөнгийг үл маргаж журмаар зээлдөө шилжүүлэхээр хуульчилж авсан. Тэгээд эн чинь бол өөрөө юу гэж нэхэр банк бол одоо монопол эрхтэй гэдэг би хэл. Зах зээлд одоо бирж хөгжөөгүй, за даатгал хөгжөөгүй нэгс бол 96% монопол байгаа учраас монопол гэдэг чинь өөрөө одоо үнэхээр одоо өндөр хүүгээр бол иргэдэг бол одоо дарамтлаж байгаа асуудал байгаа. Тодорхой хэмжээр буулгах бодлого бол байх ёстой. Банкны захирлууд зүгээр л урлагчийн хэмжээнд бол 5 сая төгрөгийн цалинтай байдаг байхгүй. Энэ нууц биш. Тэгэхээр би энэ дээр хэлж байгаа би банк бол байх ёстой. Байх ёстой банкны эсрэг бол хандсан юм алга. Тэгвэл бол улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал, санхүүгийн одоо энэ зах зээлийн хямрал бол Монголд бол нүүрлж байна л да. Тэгэхээр одоо Монголын малчин би сая түүцийн асуудлаар өмгөөл гэсэн. Түүцийн 53 хүн гарч ирээд жагсаалт өгöd шүү дээ. Бүгд зээлтэй.
Тэгэхээр энэ дээр ямар зүйлс манай Орхон Туул гэдэг нэг мундаг зураг залуу энэ зураг зурж өгсөн надад. Би захиад зурулсан. Энэ банк руу одоо иргэдийн нөгөө цалин хангамж төрийн хямрал нүүрлээд нэг эдийн засгийн цалин хангамж муу учраас одоо тэтгэврийн зээл, цалингийн зээл авсан хүмүүс чинь ингээд яагаргүй зээлийн банк руу явж байна. Банк бизнесээ байгуулах учраас энэ бүх зүйлийг харж байгаа тэтгэвэр байдгаа ерөөсө бүх зүйлд нь зээл өгж байгаа хгүй санал авлага зээл өгдөг болсон. Тэгэхээр энэ олж хараад ингэж бодвол энэ хүмүүсийн одоо сая би мал одоо ингэ барьцаанд байна гэж хэлж байгаа. Ингээд одоо иргэд маань одоо шорон дорн зээлээ хөл татхад дампуурж байна. Хашаа байшингүй. Одоо хашаа байшин худалдаа зарыг гэсэн зар бол маш их байгаа. Яг тэгэхээр банк аваад хямдхан зардаг учраас өөрсдөө яаж нэг хэдэн төвлөлтгийсэн тэрийгээр нэг оохоо бариад амьдрахсан гэдэг хүслэр явж байгаа хгүй. Тэгэхээр би банкыг муулж байгаа юм шиг. Гэхдээ энэ манай систем бол ингээд маш их гажуудалд ороод дээд зэгтээ хүрсэн байна. 10 хугацаанд би хэлж байгаа. Тэгээд энэ тэтгэврийн зээл дэрийг хэлгээд зүгээр тэтгэврийн одоо зээлийн одоо мөнгийг банкуд одоо эргэлдүүлж авч байгаа шүү дээ. Гэтэл бол энэ тэтгэврээс чинь зүгээр л 5 сарын тэтгэвэр хэрэгтэй бол тэр хүнд өгчлөлтэй. 5 сараа тэтгэвэр авахгүйгээр. Тэгэхээр ийм үеийн хатан систем байдаггүй. Монопол иргэдэн зовж байдаг. Тэтгэвэр авсан хүн чинь 3 сарын тэтгэвэр 3 сар зээл авлаа. 4 сараас нь дахиад үргэлжлүүлээ зээл авах гэхээр 1 сар та тэтгэврээ төлөөд ийм завсарсны дараа дахиад зээл авах гэдэг нүүхний чинь маш хүнд байдал оролцдог. Тэгэхээр энэ бол үеийн хатан биш ээ. Би бас банкнд нэг 2 жил бас ажиллаж үзсэн шүү. 7-8 он. Би бол энэ дээр бол банк ямар айхтар байдлаар би иргэдийн эрхийг хамгаалсныхаа төлөө би банкнаас бол би чөлөөлөгдсөн байдгийг. Тэгэхээр бол банкны монополыг бол хэлэх ёстой, ярих ёстой, энэ нийгмийг бол эрүүлжүүлэх ёстой гэж би хэлэх гээд байна. За тэгэхээр ер нь төрийн банк бас зээлийн хүүгээ бууруулснаар иргэдэд ямар их ашигтай байна вэ гэдгийг бас би нэг хэд хоногийн өмнө бас ярилцчихсан л дээ. Зээлийн хүү иргэдэд яаж нөлөөлдөг нь тэр жишээс харагдаж байгаа гэж би бодож байна. Зээлийн хүүгийн асуудалтай би бол оюун багш их одоо хөндлөнгийн байр сууриас бас бидэнд мэдээлэл өгөөч гэдэг үдээс өрсөн байхгүй юу. Тэгэхээр сая бас монголгооч хэллээ тийм ээ хүмүүс ч гэсэн ярьлаа шүү дээ. Одоо дээрээс явуулж байгаа бодлого банкны хүү за иргэдэд болон банкнд ашигтай одоо хин нэг хохироосон хэлбэрээр хүү бодогдож байна гэж. Таны хувьд энийг ерхэн яаж харж байна? Ер нь бол зээлийн хүү буурч байгаа. Хандлага нь. Зээлийн хүүгийн буурах тэр хязгаар бол хадгаламжийн хүүгээр одоо тодорхойлогддог. Тэгэхээр хадгаламжийн хүүг нэгдүгээрт бууруулах хэрэгтэй. Одоо ямар арга байдгийг би одоо ингээд цаг болдвол бас нэг арга ботцсон эрдэнэс байж байгаа хэлнэ. За хадгаламжийн хүү бол одоо ингээд ялангуяа сүүлийн үед яг одоо ойрын 2-3 сардаа бол өсчлөө л дөө. Тийм тэгэхээр зэрэг эн чинь ахаал нөө зээлийн хүүг бууруулах боломжийг бол багасгаж гин гэсэн үг. Зүгээр манай энэ нөгөө зээл авсан хүмүүсийн холбоо тэгээд Монголгоо антрын хэлж байгаа арга тэр шалтгаанууд ч гэсэн байгаа. Бид нэр одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. За тэгэхээр зээлийн хүүгийн төвшинг тогтоохдоо бас одоо хидэн тийм төвшин байдаг л да. Боломжит хөө өөр ашигтай хөө гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө бид нар бол судлаач нарын хувьд бол яг энэ судалгааг хийгээд зээлийн хүү ерөөсөө эд байхад боломжтой байна гэдэг төвшинг бол тогтоох бас ийм судалгааны ажлууд бол хийдэг. Тэгэл бид нар очиод яалтчгүй хадгаламжийн хүү дээр очиод тулдаг л да. Тийм. Тэгэхээр банкнууд маань өнөөдөр хадгаламжийн хүү өндөр байгаа ч гэсэн зээлийн хүүгээ яаж хийж байгаа л бууруулах гал ингээл ирмэлдэж байгаа нь бол ажиглагдаг. Одоо энийг бид нар бас харж байгаа л да. Одоо энд хандлагаар нь тийм үү. Ингэхээр яагаад бид нар ингэж бас зээлийн хүүгээ бууруулах хандлага байна вэ гэхээр зэрэг яг цэвэр өрсөлдөөний үр дүн бол биш. Ямар үр дүн байна? Юуны нөлөө шахалтанд байна уу гэхээр зэрэг харилцагчгүйгээр банк амьдарч чадахгүй, оршин тогтнож чадахгүй. Тийм учраас харилцагчаа ямар нэгэн хэмжээгээр дэмжиж байхын тулд одоо хүссэн ч хүсээгүй ч зээлийн хүүгээ бууруулах хандлага бол сонирхол байна. Гэхдээ тэрийг үйлдэл болгохгүй тэр одоо яг сэтгэлээсээ тэр судалгааг хийгээд яг ингээд бууруулах тал дээрээ бол бас санаачлах муутай ажиллаж гин гэж харж байгаа. Бид нар бол бас ингээд нөгөө судалгаа хийлээ гэж ярьлаа штэ, хийдэг гэж ярьлаа штэ. Тэгэхээр зэрэг тэтгэврийн зээлэн дээр бол сая бас хөндлөө би бас хэлчихье гэж бодож байна. Дөрөв хос хоёр маань бас хэллээ. Зээлийн орлогын 45%-аар нь зээлийг төлөвлөөд 55%-аар нь амьдруулдаг гэдэг зарчмаа тэтгэврийн зээлэн дээр хэрэгэлдэггүй. Ерөөсөө л ингээл 100% тэтгэвргүй болгоод тавьчихдаг л та. Тэгэхээр энэ гэдгээс ихсүүлээд
банкнд одоо бас эргэж харах, тооцоолох, бодох юм бол байна. Тэгээд ингэж одоо хилцүүлэг хийж байгаа, ингэж хүмүүсийг үгээ хэлэх боломж олгож байгаа чинь банкыг бас ингэж нөгөө нэг жичилж биш юм. Одоо бас ингэж ойлгуулах энэ бол их том арга хэмжээ л дээ. Тий. Сая хэд хоногийн өмнө бас их хурал дах байнгын хорон дээр энэ зээлийн хүүгийн асуудлаар бас хилцүүлэг болсон гэсэн шүү дээ. Тэн дээр амар жаргал гишүүн одоо бидний сайн мэдэх одоо их хурлын гишүүн эдийн засгч гэдгээр нь тийм ээ. Уг нь амар жаргал гишүүнийг өрсөх гэсэн бол бас чадсангүй. Хэлэхдээ банкны зээлийн хүү улс орны эдийн засгт маш том нөлөөллийг үзүүлдэг гэж хэлсэн юмсан. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар жишээ нь одоо танд мэдээлэл байгаа юу одоо голомт банк гэхэд одоо жилдээ хичээн дөрөвний төгрөгийг одоо тийм улсын төсөвтөө өгдөг ч юм гэдэг тийм мэдээлэл байна байгаа юу? За ер нь бол банкуд маань өөрсдөө хүүгээ бууруулах сонирхолтой. Бид нар одоо ингээд одоо яг өнөөдрийн хилцүүлгээр бол хоёр тал байгаа юм шиг яригадаад байна л да. Одоо харилцагч нар маань буулгах гад банк маань буулгахгүй гэдэг юм огт бол байхгүй. Банкнд аль болох бага хүүтэй зээл олгож иж эргэн төлөгдөх магадлал өсдөг. Дээрээс нь бид нар санхүүжүүлж байгаа тэр улс их орны төсөл хөтөлбөрүүд аль болох бага хүүтэй зээл авч иж амжилттай болдог. Ийм учраас банк өөрөө хүүг буулгах сонирхол бол маш өндөр. Тэгжиж бид нар харилцагчаа эрсдэлгүй байлгана. Нөгөө талд бид нар итгэлийн дагаад авсан харилцагчийн мөнгийг аюулгүй байлгана. Энэ хоёр дэнсэн дээр бол банк явж байдаг. Тийм учраас хүү буулгах бол зөвхөн харилцагчийн хүсэл бол биш. Энэ дэр мэдээж маш олон зүйл нөлөөлж байгаагийн хамгийн том нь бол мэдээж төрийн бодлого байгаа бах тийм. Яг энэ дагуу бол өргөдлийн байнгын хорон дээр бол бид нар бас саяхан хилцүүлэг өрнүүлсэн. Тэнд байгаа зочдын маань тодорхой төлөөллүүд бас оролцсон байгаа. За энэ үеэр бол хүүг хэрхэн бууруулах боломжтой вэ те? Саяхан гэхэд л 2-3 жилийн өмнө одоо 8% зээлийг анх удаа төр маань хэрэгжүүллээ шүү дээ. Энэ бол одоо ард иргэдэд орон сууцтай болох боломжийг олгосон те? 80 мянган иргэн өнөөдөр орон сууцнд орцсон те нөхцөл амьдрах нөхцлөө сайжруулсан ийм боломжийг олгосон төрийн бодлого хэрэгжиж явж байгаа. За энэ мэтчлэн энд бол бүх банкуд ороод одоо итвэх санаачлага гаргаад харилцагч нартаа одоо боломжийг олгоо явж байгаа байхгүй юу. Энэ нь банк өөрөө өндөр зээл олгоод авах сонирхолтой биш ээ гэдгийг одоо тод илэрхийлэл байгаа. За дээрэс нь өнөөдөр банкуудын үйл ажиллагаанд бол хамгийн том эрсдэл нөгөө хүн маань аваад зээлээ төлж чадахгүй юу те. Зээл чанаргуутсан тохиолдолд 100 сайн зээл олгоод нэг муу зээл олгоход банк ашиггүй ажилтдаг. Ердөөс ийм институт зөхгүй юу. Дээрээс нь бид нар харилцагчийнхаа мөнгийг хүссэн өдөр нь хүссэн цагт нь хүсэлт гаргахад өгөх ёстой. Тэ энэ бол хуулиар одоо заагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо нарийн уялдаа холбоон дээр ажилдаг. За төрийн бодлого гэдээ би түрүү ярьсан дээрээ нэмээд хэлэхэд бол одоо Монгол банк бол төгрөгийн үнийг доктортой байлгах дээр бол нэг номерт анхаардаг. Дээрээс нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг ийм одоо төрийн институт байгаа шүү дээ. Энэгээрээ дамжуулаад төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогууд дээр бол аль болох төгрөгийн одоо чанарыг сайн байлгах дээр бол анхаарах хэрэгтэй. Энэ нь эргээд одоо хадгаламжийн хүүн дээр нөлөөлнө. Хадгаламжийн хүү буурсан тохиолдолд банк бол тэрийг дагаад зээлийн хүүгээ автоматар буулгаад явдаг ийм зарчимтай л да. Энэ дэр бол тогтож байгаа учраас одоо эдийн засгийн одоо маш олон хүчин зүйлсүүдийг бид нар бодож тусгаж яж бол зөвхөн банк хүсээд зээл хүүгээ буулгачдаг бол бас биш шүү гэдгийг үзэгчтэй хэлье. За баярлалаа. За тэгэхээр бид бас банкны зээлийн хүүгийн асуудлаар нээлттэй хилцүүлэг үзэж та бүхэнд хүргэж байгаа. Хилцүүлгээ хэд хоормын дараа эргээд үргэлжлүүлье.